За миний гарт алтан зул цэцэг харагдаж байна. За энэ цэцгийг Цэрэнд оржийн ган эрдэмих Монгол залуу Монгол хөрсөндөө тарж ургуулж байгаа юм байна. Ажлын лам тусна гэж үгдэж шүү дээ. Тэгэл нэг 50 хүртлээ сайн хөдөлмөрч тэрнээс хойш нэг хөдөлмөрийнхөө үр шимийг хүртээлээ. Явах гэсэн л бодолтой байдсан шүү дээ. Миний үндсэн ажил гэвэл марал гээд арсын эдлийн цүнх төрөвч идэг брендийг ингээд үйлдвэрлээд хөгжүүлж явж байгаа. Тэрний хажуугаар ингээ өөрийнх нь сонирхлоор хобби гэх юм уу. Гэртээ ийм цэцэг ургуулдаг байж байгаад энэ жилээс эхлээд туршилтын журмаар нэг юм 10,000 шиг Нидерланд сортын tulip алтан зул цэцэг ургуулж эхлэв. 6 төрлийн өнгө байгаа одоо манад энэ энэ өнгийг яагаад төрүүлж гисэн юм байхгүй зүгээр энэ өөрөө эхэлж төрүүлж ургасан бус сортуудаасаа төрүүлээ. Одоо араас нь ингээ шагаа ажиж цэвэр байгаа цэцгэлээ дэлбэлээд ирэхээр айгүй өөр мэдрэмж хангалттай. Эмхтэй хүн нөгөө нөхрөөсөө цэцэг авдаг шиг л. Өдөртөө нэг тэгэл бараг 10-аад одоо орж гарна шүү дээ. Өглөөж гэрлээ асан тэгэл услаагаар нь одоо яаж ийн температураа харна. Тэгэл өдөр шүнж гисэн ирж бас нэг харна. Баяр ч гэсэн ирж харна. Тэгээ шөнийн нэгэн золгочол ирээл бас гэрлээ асан шүү дээ. Газрыг уух биш те. Газрыг хөрсөн дээр юм ургуулна. Бас л нэг баялаг бүтээж юм те. Тэгээ хоёрт энийг ургуулсан юм ургатал нь бас их хөдөлмөр орно л доо. Тэгчээд авсан хүн эргээд айгүй нэгэндээ бэлэглэн гэдэг чинь айгүй ад жаргалыг бид нар түгээж юм гэсэн үг байхгүй те. Тэгэхээр тэр тал дээр бид нар айгүй дуртай байдаг энэ ажлыг хийх. Тэгчнээ ядарсан ч гэсэн эргээгээд бас хүний нөгөө ад жаргалыг бид нар бас түгээж ийн гэж бодохоор нэг ганцхан цэцэг биш ер нь мод үржүүлэх зорилготой бас ажиллаж байгаа. Тэгээ 4 сараас эхлээд өөр ингэсэн нөгөө газартаа ингээд хөгжүүлээд ургуулад эхлэх юм. Тэгээд өнгөрсөн жил бид нар нэг солонгосуудтай хамтраад нэг 5 төрлийн 1200-300-аад мод төрчин журмаас суулгацсан байгаа. Одоо энэ хавраас л бүхэн мэдэгдэх байх та. Яг өнөөдрийн байдлаар юу гаргаж чадаагүй байгаа борлуулах цэг. Яг одоо ингээд харамсалтай нь мартаж ингээд бүгд ургаж амжсангүй л дээ. Тэгэхээр нэг цөөн тооны л нэг энд 10,000-аас нэг 4,000 шиг л урах юм шиг. Тэгээд тэр нэг хүргэл дээр яваал таарсан юм шиг энэ захиалгаар. Одооны байдлаар бараг 1,500 ширхэг захиалгагдсан байна. Нэг ширхэг нь бид нар ойролцоогоор одоо яг 10,000 төгрөг авцаал гарах гэж байна. Тэгээд багцлаад 5-тай, 7-тай, 9-тай, 11-тэй гэсэн багцаар нь гаргаад ингээд энэ булцуутай шороонд булаад ингээд яцсан. Тэгээ авсан хүн өөрөө бааранд хийгээд услаад нэг гоё эн чинь ингээд дэлбэлээд ирнэ шүү дээ томроод. Тэрийг нь өөрөө харна. Ер нь цэцэг дэлбэлийг харах цаа аюу бацралтай шүү дээ. Тийм. Тэгээд миний утасны дугаар 9910 4516. Энэ дугаар руу холбогдоод захиалга өгөх боломжтой. Яг хөө миний зүгээр хэлэх юм л зүгээр өөрийнхөө боддог дуртай хоббигоо ажил болгож хэрэгжүүлэх хичнээн ядарсан ч гэсэн эргээд гоё өгөөжтэй шүү гэдгийг л тэгээ бас тууштайгаараа тэгээ дундаас нь шантрах үе зөндөө байсан ч гэсэн эцсийг хардаг бол манай Монголд хийх юм зөндөө байгаа шүү.